Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгжөн байна да гэж бодоод гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. шинүүдийг хараад гараа. Ёо наач бүр Энэ амар болсон даа. тий наач бүр амар юм билээ. Гэтэ одоо хэдүүлээ хомшин баригын энийг л дуу. Тий дөрөв удирлыг гаргахгүй болохгүй. Энийг л энийг л гаргая. Тий. Манай цаг Үгүй цаг юу болчих вэ? Маа чи ой бүх юм бэлтгэлтэй вэ? тийш нөө Газ явахгүй чи дандаа хоцордог штэ. Тий одоо хооцорчвол бүр бадарна. Газ тэгээ өөрөө За тэгээд хамхын бэлтгэлтэй штэ. за тэгээд орой уулзъя үе. Тэгээд байж байгаараа та хэд. За сайн байцгаана уу намайг Наранбаатар өвгтө мөнгө эрдэнэ гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн 11-ийн ингээд суралцгаа. За тэгээд үндэсний бүхөр хичээлдэг. Тэгээд өөрөө амьд хөгжмийн хамтлагт дуулдаг ийм хөгт байна. Тэгээд одоогор манай хичээл таарсан байна. Тэгээд одоо би жоохон бэлтгэл орохгүй яарад байгаа болохоор тэгээд газ гэрлүүгөө орж хувцас авчаад бэлтгэлтэй явлаа. За тэгээд бэлтгэл дээр очиад байна. За ингээд би одоо үндэсний өхийнхэн бэлтгэлийг хийх гээд мөнхийн үсэг группээр одоо хөвсгөлийн хүчин төвчөн дээрээ ирсэн байна. За манай одоо үндэсний өхийн бэлтгэлүүд одоо хөвсгөлийн хүчин төвчөн дээр 7 хоногт 2 ордог, 1-т 3 дахь өдөр. За тэгээ би бусад өдрүүд нь болохоор одоо чөлөөтөх спортын мастер өсгөр өгч дээрээ чөлөөтөх тэгээд гэрээ хийгээд явдаг. За тэгээд бэлтгэлээ орлоо. Тэгээд бэлтгэл дээр олццгаая. Үндэсний өхийн спортоор хичээллээд одоогоор яг тууштай хичээллээд 4 жил болж байна. Одоо дурлж хичээлэх болсон шалтгаан бол одоо бидээж манай гэр бүлийнхэн. Одоо миний хувьд бол одоо хоёр талаас бүхий удамтай. Одоо манай аавын талаас бол одоо манай буурал өвөө Дамдингийн Бадамд орж гэдэг хүн байсан. Тэгээд манай буурал өвөө болохоор одоо Хөвсгөл аймаг анх 1931 онд хатгал тасганд шаваа тавиад тэгээд анхны Хөвсгөл аймгийн одоо тэрнээс ч өмнө нэг янз бүрийн хошуудын наадам гэж явдаг байсан. Тэг аймгийн наадам гэж болсон тэр одоо анхны Хөвсгөл аймгийн наадмаар аймгийн начин цал хүрчээсэн хүн байдаг юм аа. Тэгээд манай аав болохоор өөрөө сумын начин хүн. Ээжийн талаас болохоор одоо манай хаяал ах улсын начин Нямлын Баттулга гэж хүн байдаг. Манай буурал өвөө бол өөрөө их том лам хүн байсан. Тэгээд бас барилддаг байсан. Тэгээд одоо манай буурал өвөөс хоошоо би яг 4-т хүн. Монгол үндэсний бүх бол одоо Монголын одоо эртний үеэс уламжлагдаж ирсэн одоо маш том одоо өв соёл энэ өвийг хадгалж явж байгаа өөрөө хойцтой үлдүүрнэ гэж бодож байгаа одоо энүүгээрээ их бахархдаг да. Миний хувьд бол одоо 2025 оны өсвөрийн цагаан сарын барилдаанаар барилж агаад зүүн мөрнийхөө шүрмсийг сэмлээд тэгээд ер нь бол зүүн мөр ер нь хөдөлгөөнгүй болж байсан. Тэгээд идэхгүй нилээ удсан. Тэгээд сүүл зүгээр болсон ч гэсэн айгүй тийм хатгаад тийм айгүй хэцүү байсан. Тэр үед ер нь яг нэг айхтар шантраагүй гэхдээ яг нөө зүгээр болохгүй бол яана гэсэн тийм айдас байсан. Тэгээд тэр үед бол одоо манай аав бол намайг их зоригжуулсан. Тэгээд бэртлэгийн ер нь хэлж шийдэж байгаа юм аа миний хөө тэгээд хүчтэй байгаарай тэгээд гам сайн барь гээд тэгээд ер нь аав ээжийнхээ дэмжлэгээл тэгээд барсан бай. Золгоо шүү дээ. Золгоолт ингээс ингэ талаа өндөг нь юунаас авчих юм зүгээр шууд гэж. Тэгээд батаа. Батаад. За гэж ингэж утгах шээ.
Тийм багнаа зодгүй өмсч. Чи яг ингээ адилхан ингээ шуудган дээрээс барьцсан юм шиг ингээ аа. Энэ утга. Хоёр янз авах. Нэг нь догоонсч утга. За ингээд эхлэн шүү дээ. Доошоо сунч хоёлаа. Аа тэгээд татаад. Одоо хий. Одоо ойртоод хий. Хараа байж. Одоо энэ зоолгосон шүү дээ. Багнаа чи бас харж энэ ирээд энэ талаас хар. Ингэж зоолгочод бас ингэж утгач болно. Дайран дээр ингэж сагтаад тэг ороод ирчих гэсэн. Аа. Чи хоошоо суу. Одоо гэж. Аа. Хутаага жоох юм ортглоод ийш нэг тацаа. Жоох юм. Жоохон тайвар. Болох гээд шүү дээ дахиад. Хилээ. Тата. Одоо ингэж унахгүй чангарна шүү дээ. Тэгэхээр нь хоёр зүгтгээд буцаа хөмрөө болов. За ингээд манай ах бол өдөр бол одоо нэг сумын одоо манай ах байгаа. Манай ахыг сумын зан итгэл гэдэг. Тэгээд одоо сумын баяр нааданд хоёр төрүүлсэн зан цалтай хүн байгаа. Тэгээд би одоо бэлтгэл дээрээ бол одоо ахаас өдөр дуурайлдаг. Багасаа ахтайгаа ер нь их дотн хэлсэн. Тэгээд ер нь ахтайгаа л их сайн ярилцдаг да. Манай дүү мөнгө эрдэнэ болохоор хичээл зүтгэл сайтай өсөж яваа залуу тамирчаа. Тэгээд одоо ирээдүйд том солтон болно гэж би найдаж явдаг юм да. Манай дэвжээ одоо хөвсгөлийн хүчтэн бүхийн үндэсний бүхийн дэвжээ. За тэгээд манай хөвсгөлийн хүчтэн бүхийн дэвжээ бол одоо үүсгэн байгуулагдаад одоо 20 жил болж байна. Одоо энэ 20 жилийн хугацаанд бол одоо олон том улсын алдар цалтай бүхчүүд гарсан байдаг. Одоо жишээ нь Монгол улсын арслан Мөнхбаатар, Монгол улсын арслан Цэдвийн Содонд орж улсын начин Чинчулууны Батчулуун, улсын начин Бат хоёрын даваа очир аймгийн арслан Хүрлбаатар зэрэг одоо аймгийн арслан Баасанжав гэдэг одоо маш том сайхан бүхчүүд одоо гарсан байдаг. Өөр чинь хэм байгаа үлээ. Тэмбэрэлцээр арслан. Тэгээд Бат эрдэнэ Баасанжав баянгийн Баасанжав гэдэг хатан зоригт арслан сайхан том бүхчүүд байгаа, зөндөө байгаа. Тэгээд одоо бид ч гэсэн одоо тэгээд ах нарынхаа итгэлийг алдахгүй одоо цааш нь улам одоо хөрсөн цаланд нь хурж одоо цолыг ахиулахаар одоо хичээгээд бэлтгэл сургуулаа хийгээд явж байна. За ингээд өнөөдөр миний бэлтгэл ингээд дуусч байна. Тэгээд одоо сургууль дээр ажилтаа. Сургууль руу явах гэж байна. За ингээд хэдийгээр өнөөдрийн бэлтгэл их хүч явахсан хүнд бэлтгэл байсан боловч та миний ирээдүйн зорилгын хажууд энэ бол одоо юу ч биш. Тэгэхээр одоо энэ бүхтийг одоо цааш нь өшөө илүү даван тулаад одоо цаашдаа илүү их амжилт үзүүлэхийн төлөө хичээнэ. За монголчууд бид бүхэн бол одоо эртээр үеэс маш олон одоо өв соёл, ёс жаягийг одоо үр хождоо өвлүүлэн уламжлуулан үлдээдэг ард түмэн. За тэгээд үүний нэг төрөл бол одоо 93 наадам одоо Монгол үндэсний бүх маань байна. За Монгол үндэсний бүхийн хувьд бол одоо эртээр үеэс одоо уламжлагдсан гэсэн одоо маш том өв соёл, хувь цэрэглэл нь хүртэл одоо тус бүрнээ одоо өөрийн гэсэн утгатай бэлэгдэлтэй байдаг. За одоо Монгол үндэсний бүхийн одоо зодогны хувьд болохоор энгэр задгаа байдаг. Одоо үүний учир нь болохоор одоо эмэгтэй хүн эрэгтэй дүрээр одоо барилдаж төрүүлээд үүнээс хойш одоо энгэр задгаа байлгадаг одоо утгатай. Тэгээд энэ нь болохоор одоо үнэнч шудраг эр зоригтой байдлыг илэрхийлдэг. За шуудагны хувьд болохоор одоо таш агаар татсан одоо богино байдаг. Одоо энэ нь болохоор одоо барилдаж байгаа бүхт одоо хөдөлгөөнд саад болохгүй. Тэгээд ахвал самбаатай байдлыг илэрхийлдэг. Гутлын хувьд болохоор Монгол хүний одоо бөхчүүдийн одоо газар дэлхийдээ холбогдох байдал, бат бөх байдлыг илэрхийлдэг. За тэгээд гутлын хоншоор нь одоо дээшээ махисан ээтэм байдаг нь одоо газар дэлхийг сэндийчихгүй
тийм нутагтай байдаг. За тэгээд малгайны хувьд болохоор орой дээр одоо улаан залаатай үн одоо төрийн сүлд одоо тэнгэртэй одоо холбогдох байдлыг илэрхийлдэг. За тэгээд одоо залааны хувьд болохоор одоо тухайн бүхийн одоо цол чимгийг илэрхийлдэг. Одоо тэр хүн одоо тухайн наадамда одоо хэд давж ямар цол авсан бэ гэдгийг одоо залааны одоо зураас тэм дэлгэнээс одоо харж болно. Одоо гэх мэтчлэн сайхан одоо Монгол үндэсний үеийн хувцс сэргэлттэй холбоотой одоо олон сайхан бэлэгдэл одоо утгууд байдаг. За би бэлтгэлээсээ тараад тэгээд сургууль дээр хүрээд ирсэн байна. Тэгээд манай бэлтгэл гэр хоёр жоохон хол. Тэгтээ яг манай сургууль гэр хоёр ойрох юм да. Тэгээд газ гэрлөө орж хувцас соличоод гитараа авчаад сургууль дээр хүрээд ирлээ. За тэгээд дотор манай хамтлагийнхан намайг хүлээж байгаа. Тэгээд дотогш орцгоё. Шандэн насрах гэт одотунчи үцэслэт чамайг ширтэх гэт сан заяа Ахын шинэ сонсогдээд садик намдужээ За тэгээд бид бүхэн ингээд мультиверс хамтлагийнхан байна. Манай хамтлагийн нэрийг мультиверс гэдэг. За ингээд манай хамтлагийн би өөрөө дуучин, ритм гитарчин, тэгээд манай хамтлагийн дуучин Тэмүүжин, манай хамтлагийн соло гитарчин Гэрлээ, манай хамтлагийн бейс гитарчин Бэлгүн. Тэгээд манай хамтлагийн хамгийн бяцхан гишүүн. Тий. Одоо Бэлгүн чи 8 дугаар анги тий 8 дугаар анги. За тэгээд манай хамтлагийн ритм гитарчин Хүслэн байна. Тэгээд манай хамтлагийн бөмбөрчин Төгсөө байна. За тэгээд бэлтгэлдээ орцоох уу та. За тэгээд бэлтгэлдээ орцгоё. Go. Энэ тэгээд кабел тэгээд хүрэхгүй юм уу? Тэр аль нэг хоёр ч гитар байна тэнд. Аль нэг нь аа. Хүслэгийн улаанч байна, бэлгүүний борч байна. За юу яа. Наадах чинь бэлгүү. Чи их бостой. Харагдах миний нэстээ Өлтөр дотроо үндэсний бүтээгдэхүүн урлагдан нууртай Манай хамтлагийнхан бол миний хувьд одоо найз нөхөд гэр бүлээсээ өөрсгүйгээр одоо энэ нэтэйгээ одоо ингээд ер нь олон чанарыг хамт өнгөрөөлөө тэгээд байнга л хоорондоо уулзж जैन тэгээд ерөөсөө бүгдээрээ өөрсдөө ингээд сонирхол нэгтэй нийлээд юу яг ингээд нэг зорилгын төлөө ингээд тэмүүлээд явж байгаа болохоор их гоё. Бид хоорондоо ер нь айгуу тийм эвтэй байдаг, нэг нэгийг айгуу ойлгодог, тэгээд дэмждэг, тэгээд бие биенийхээ салсан юу тавьсан саналыг айгуу тийм зөвөр хүлээж авдаг эерэг хүүхдүүд байгаа. Тэгээд одоо манай хамтлагийн гишүүдийн хувьд бол нэг хүүхэд нь бол 2-3 хөгжин бол тоглож шүү. Манай хамтлагийн хувьд бол ер нь бие даагаад ер нь өөрсдөө гэр гэртээ сурна, нийлж ирээд бөөндөө сурна. Яг тийм тодорхой багш бол байхгүй. Өөрсдөө л
Тэгээд бүх юмаа тэгээд би биенээсээ асуугаал яг ингээд тал талын хөгжим тоглож орж ирсэн хүмүүс байгаа байхгүй юу. Миний хувьд бол одоо ритм гитар тоглож байгаа. Гитар бас би яг анх зөвхөн яг дуучнаар орсон. Тэгээд надаас бусд нь бүгдээрээ гитар тоглоод байсан болохоор жоохон муухай санагдаа. Тэгээд сурыг гэж чигээд энэ дээрээ заалгаад өөрөө ч гэсэн гэртээ уухгүй бэлдээд тэгээд гитар тоглож сурсан. Тэгээд одоо бас төгөлдөр тоглож эхэлж байгаа. Эрчимтэй ер нь өөрсдийн гэсэн дуутай болъё, өөрсдийн гэсэн гээд хүмүүс сонсох юмтай болъё гээд тэгжээ цаашаа улам ахиж дэвсэн гэсэн үндсэн дээр одоо ингээд дуу гаргах гад ажиллаж эхэлж байгаа. Тэгээд тэрний хүрээнд одоо бидэд сургалтанд сууж байгаа. Одоо A-Sound хамтлагийн keyboard чинь энэ дээр сургалтанд сууж байгаа. Watch гээд хөгжмийн ахтан дээр. Манай хамтлагийн хувьд бол одоо бүгдээрээ их тийм хөгжилтэй хөгтүүд. Тэгээ ер нь ерөөсөө уйддаггүй. Тэгэл ерөөсөө зүгээр ярьсан юмд хүртэл ингээ мааз болоод ингээ цаашаа явцдаг. Тэгээ бид эдийн хувьд бол ер нь одоохондоо л яг ингээ сургуулийнхаа одоо бүх үйл ажиллагаанууд дээр л гарч байна да. Ер нь цаашдаа улам өргөжөөд өөрсдийн гэсэн дуутай болоод одоо янз бүрийн фестивалууд, одоо ивентүүд энэ төрд оролцоод явъя гэсэн зорилготой байгаа. Одоогийн одоо яг Монголын одоо манай үеийн хамтлагууд бүгдээрээ л яг ингэж боддог баг. Харан хорд, Morning Star шиг л гоё том хамтлагууд болох байх. Бид нар ч гэсэн яг тэгж л мөрөөддөг. Манай ээжийн талынхан бол бүгдээрээ ер нь урлагийн хүмүүс байдаг. Манай ээж өөрөө бүжгэлдэг, гитар тоглодог. Тэгээ манай ихч болохоор дуулдаг, ятаг тоглодог, бүжгэлдэг. Манай хоёр дүү ч гэсэн бүжгэлдэг, ятаг тоглодог гэх мэтчил. Манай аав ч гэсэн ер нь сайхан дуулцдаг. Тэгээд ээжийн талынхан бол ер нь ах トゥ гээрээ бүгдээрээ дуулж бүжгэлдэг, хөгжим тоглодог тиймэрхүү хүмүүс байдаг. Тэгээд ер нь энэний дагууч би ер нь тийм багасаа их дуунд айгуу дуртай байсан. Ер нь багаас би чинь цэцэрлэгт 2-3 настайгаас л ер нь дуулж тайзан дээр гарч эхэлсэн. Тэгээд би өөрөө бас тийм айгуу тийм шинийг эрэлхийлдэг тийм шин нэмийг туршиж үзэх айгуу тийм дуртай хүүхэд байсан. Тэгээд манай аав ээж хоёр маань ч гэсэн тэр тал дээр айгуу дэмждэг байсан. За тэгээд янз бүрийн тэмцээн уралдаанд их оролцуулдаг байсан. Тэгээд энэ нь одоо яг миний ингээд энэ шин болгоныг ингээд хүсэж мөрөөдөх туршиж үзье гэсэн бодлыг тийм улам илүү дэврүүлж ирсэн болов уу гэж би одоо боддгийн. Амар хэцүү байна. За яг дуу юу бүхүү гэвэл би аль нэгийг сонгож чадахгүй юм байна. Үнэхээр чадахгүй. Тэгээ яагаад гэвэл одоо би ч одоо багасаа дуулаад өссөн. Тэгээд юу дуу бол үнэхээр би яг ингээл янз бүрийн ууралсан ч бай, гомдсон ч бай, ямар нэгэн сэтгэлийн хөөрөлтөө үедээ ерөөсөө дуу сонсож тайвширдаг тийм төрлийн юм баггүй. Тэгээд дуу бол ер нь баг миний амьдралын утга учир. Тэгээд бүх ч гэсэн ер нь одоо яг миний амьдралын одоо бас нэг гол утга учир болцсон явж байгаа. Би одоо яг ингээд ер нь бол бараг мэргэжлийн төвсөнд ингээд бэлтгэл сургалт хийгээд барилдаад явж байгаа. Аавынхаа аваагүй цолыг авахын төлөө л явж байгаа. Тэгэхээр ер нь аль нэгийг бол сонгож чадахгүй. Үг хэрэггүй бид нар. Бид нар гитарны аккордны үсгүүдийг нийлүүлж үг бүтээдэг. Ер нь тэгээд нэг ирэхгүй, хоцрохгүйгээс өөр нэг асуудал гардаг шүү дээ. Бидэд бол Яг бид бүх хийх юм аа бүгдийг заалны нэг жоохон. Тэгээ энэ хуваарийн асуудал бидэд заал жоохон олдож өгөх. Наад жоохон дээрлээд. Нэрээр дуудаа. Зөө яа дээлсэн. Цаа ирээрээ. Өөр юу гоё юм ярьлаа. Өөр юм байна. Дээрлэх гээд. Манай автаа жоохон дээрлэх. Би жоохон хэцүү. Одоо бидэд бол ерөөсөө ингээд бүр ингээд бүгд ингээд баг өөр их заяа. Манай энэ хоёр 12 заяа. Тэгээд би 11. Тэгээд 10, 9, 8.
Яг доош нэг. Тэг чинь 7 хоногт 2 3 7 хоног. 11:30-аас 3 хүртэл хийдэг. 3 хүртэл идэж хэдэн цаг. 430 минут өдөрт яг Тий. бэлтгэж зураг. Тэгээд Сургууль дээр бол бэлтгэх цаг ерөөсө олгохгүй л дээ. Сургууль дээр жоохон хэцүү. Тэг би л чи одоо нөгөө сургуулаас яасан студ дээр бэлтэж шээ бид гэж. тэг бидэд бол нэг дөрөв ярен дээр хэлсэн шүү дээ нөгөө Vivace гэдэг. Тий. Тэдний Студ дээр бэлтэж байгаа. За би ингээд өнөөдөр хичээлийн дараа нэвтрүүлэгт орлоо. За тэгээд өнөөдөр миний хувьд болохоор ингээд хичээлийн дараа бүхий бэлтгэл болон ингээд хамтлагийнхаа бэлтгэл дээр ирээд таарлаа. За тэгээд үеийнхэндээ хандаж хэлэхэд хүн альва зүйлийг эхлүүлэхээс их хайдаг. Тэгээд чи хэрвээ ямар нэг юмыг эхлүүлсэн юм бол тэр юм чинь дуусчдаг. Дуус чамд үр дүнгээ өгөж таарна. Тэгэхээр битгий шантраарай, өөрийгөө улам хөгжүүлээрэй. Тэгээд битгий завтай амьдраарай л гэж хэлээ да. За ингээд надтай хамтаасанд баярлалаа. За тэгээд би бэлтгэл рүү орлоо. Баяртай. За маргааш. Ямар муухай болчоо. Жохон бие хамгаалдаг бас байхгүй бол эмэгтэй хөгзөн байна да гэж бодоод Гоо ингээ бөмбөр тоглоод бүх стресс алга болчдөг. Шинүүдийг хараад гараа.